За танд энэ алтан үнэний энэ сайхан сум. Шгүй. Хүү татуулж байна. 71 оноос хойш мал болсон та 16 дахаас эхлэл мал болсон. Цэргийн 3 жилд явсан. Цэргийн 3 жилдээ бас мал малж байсан. Адуу малж байсан. Адуунаас энэ хүн дэрэгүүл яваа. За аймгийн шагналыг бол баргийн амсан бах уу. Алтан унганы эзэн болоо нутагта дандаа нутагта юугаан шиг нутгийн хаймнаас л авч байгаа юм чи. 87 онд нэг зууд болж байсан. Би тэгэхэд бас баг малтай байсан. Тэгэхэд нэг зууд болсон. Манай энд чинь их цодолоогүй юм шиг дээ. 900-д орхонд оролцоогүй. Өөрийнхөө дураар тийм зөрүүд мөж юмтай тэгээд явж яадаг. Тэгэд нэг сайхан гарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш энэ хойд зүгт явал орон нутгад аваараа шижиж барайгүй. Хүүднөр байгаа, малчин хүүднөр байгаа, ач гучууд байна. 3 ач хүү байна. Гурвуулаад тоосон болох гэж бодож байна. Нэг том хүү байгаа энэ гадаа явж байгаа. Орж ирэх баг. Тэгээд өсгөж байжуулаад иймэрхүү явж байна те. Анхны унаг төрсөн. Энэ 3 хоногийн өмнө төрсөн баг. Одоо бол хүний өөрийн нэг 600-700 адуул байна дөө. Тэмээнээс устд нь манайд байна одоо. За жил болгон 1000 л да ерөөс 94 оноос 94 онд анхны 1000 болж үлээ чинь. Тий. Тэрнээс хойш 1000 твэрэл яваа. Энэ жил бодтой юутайгаа бас 1000 гараалаа. Мал маллаа тий одоо тэгээд энэ мал маллаад бид хоёр одоо нэгдлийн маллыг маллаж байгаа. Тэгээ мал хувьчлаад бид хоёр тэгээ мал сүргэн өсгөөд одоо өдий жил болж байна да. Тэгээ сүү цагаан идэ мэдээгэн авч сайн сүүгэн хийж одоо тэгээд ахуй амьдралаа л одоо өөдөнд татаж одоо тэгэл ингээл хүчит нүмөрөн л одоо шингээж ингэж л явна да. Гэрийн хүн ингээл адуу малаа ингээд мал хойгоо ингээд тэгэл ерөнхийдөө 2 хүүхэдтэй би 2 хүүхэд сургууль соёлд суулгаад л тэгэл би л ерэн тэгээд л арийнхаа ажлыг л би дааж л одоо хөдөлмөрлж байсан да. Тэгэл одоо 68 хүрчиж байна да. Одоо тэгээд нэгдлийн мал маллаад өөрийнхөө хувьчилд нэгдлийн мал гараад одоо тэгээд хувьчилд гараад тэгээд би одоо тэгэл өдий зэрэгтэй л явж байна да. Сайхан л болж явж байна. Бага зөндөө шагнал урамшлал зөндөө л их авсан доо жоох хүчиг мичиг юм их л шагнал өртсөн дөө. Одоо тэгээ ингээ алтан унганы эзэн болж манай тийм алтан унганы эзэн болсон доо туйлын их баяртай байна. Залуу үеийнхэн одоо мал малж одоо удам одоо юу гэж малчин болж л одоо ийм л болоосой л гэж л бодож байна. Одоо ерөөсөө хөдөө гарах хүнгүй болчихсон сургууль соёл гэж дагаад одоо хөдөө орон нутаг руугаа явахгүй төв юугаан одоо ингээ бараадаад одоо ийм болцоод байна. Малчин мал маллах ер нь залуу ер нь байхгүй болох гэдэг шүү дээ. Өдөр бас манай Санцхан сумын Твшөөгийн малчин алтан унганы эзэн болж байгаад бас сум орон нутгийн зүгээс бас баяртай байна. Тэгээд Санцхан сум бол нийт 1200 мал үхий малчин өрхтэй 350,000 гаруй мал тоолуулсан. Хөдөөгийн 4 багтай, төвийн багтай, 5 багтай бас нэг юм онцлог сум байна. За энэ жилийн үед бол алтан унганы эзэн нэг л байна. Твшөөгийн малчин Санжаах маань алтан унганы эзэн болж байна. Тэгээд ер нь бол нийт Санцхан сум маань энэ 8 дахь удаагийн алтан төл эзэн тодорч байгаа юм. Дэрэг дундаас 4 нь буюу Твшөө энэ Санжаахын нутаг буюу Твшөөгөөс бас тодорхой гарсан байдгийн түүх нь. Тэгээд нийт Санцхан сумын бас алтан унганы 3 дахь эзэн болсон Санжаагаа болон Санжаагаан гэрүүл араагчтай бас нийт Санцханчуудынхаа өмнөөс бас баяр хүргье.